Уусан бол бүүж жолоод нэгдсэн арга хэмжээг энэ оны 12 сарыг дуустал зохион байгуулалт ажиллаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн нэгдсэн арга хэмжээг алфагчдын хамтар нэгдсэн шалгалтанд үр гүйцэтгэж байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар арх секторал хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрсдэл жолоодсон 31905 зөрчлийг цагдаагийн байгууллагын алфагчид илрүүлэн гарч болцшгүй эрсдлээс урьдсан сэргийлэн ажилласан байна. За шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд аж ахуйн нэгж байгууллагууд маань шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэж иргэд жолооч нар маань Согтууруулах хундааны төрлийн зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрсдэл жолоодох зөрчил заавс нэлээдгүй гаргаж байна. Шөнө оройн цагаар гэх юм бол ерөнхийдөө Согтууруулах хундааны төрлийн зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрсдэл жолоодод зам тээврийн баслах гаргаж байгаа дуудлагууд бол бас нэлээдгүй бүртгэгдэж байгаа. Энэ маань өөрөө яг шинэ жилийн баяр ойртон ирсэнтэй холбогдуулаад жолооч нар маань бас ойрын зайд одоо гэр ойрхон байна гэдэг шалтгаанаар ч юм уу тиймэрхүү байдлаар бас ингээд Согтууруулах хундааны төрлийн зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрсдэл жолоодох иймэрхүү зөрчилүүд бас удаа дараа илэрч байгаа учраас энэ төрлийн энэ зөрчил дээр тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтыг тогтмол явуулан ажиллаж байгаа. Яг манай ажил гэрийн хувьд бол ойрхон манай жолооч нарын хувьд бол тиймэрхүү юм бодол байд юм шиг байна. Энэхэнд манай гэр байгаа гэдэг. Миний хувьд ч гэсэн яг ийм ажил гэр ойрхон учраас ингээд өнөөдрийн хувьд бол ингээд жолоо гарч байгаа. Гэтэ тэр хооронд юу болох гэдэг эрсдлийг бол орсон тооцоолоогүй ийм асуудал үүссэн байна. Ерөнхийдөө одоо яг шөнө оройн цагаар гарч байгаа зөрчлүүдээс дурдах юм бол асгтуугаар тээврийн жолоодож байна. За мөн огт жолооч биш хүүхдүүд эцэгийнхээ бас тээврийн хэрэгслийг нууцаар авч зам хөдөлгөөнд оролцох ийм тохиолдлууд бас нэлээдгүй гарч байна. Иймд иргэд жолооч эцэг их та бүхэн маань бас хүүхдүүдэд хараа хяналт тавьж мөн Согтууруулах хундааны төрлийн зүйл хэрэгэлсэн болвол тээврийн хэрэгслийг огт жолоодохгүйгээр мөн зам хөдөлгөөний дүрмийг чанд сахиж зам хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж уриалж байна.